Цаг хугацаа хувьсаар байна. Хүмүүсийн амьдралын гол мөрөөдөл болсон орон гэр офис тасалгаа, өндрөөс нам руу, үнэтэйгээс хямд руу, сонголт бүр байгаль ээлтэй эдийн засаг хэмжээтэй байх тухай бодох болж. Дэлхийд хэрэглэгдэж байгаа эрчим хүчний 40 гаруй хувь нь барилга орон сууцны дулаан болон хүргэлтэнд хэрэглэгдэж байдаг. Хүрээлэн байгаа орчиндөө хариуцлагатай хандаж байгаль ээлтэй орон сууц барих шин технологиудыг нээснээр барилга орон сууцны дулаанд зарцуулагдж байгаа эрчим хүчийг бараг 90% хүртэл багасгах чадна гэдгийг эрдэмтэд баталж байна. Энэ бол хөгжлийн илрэл. Тэгвэл бид айл үргүүдэд барилга угсрагч мэргэжилтнүүдэд Edo House Materials компани Солонгосын нэг шинэ үеийн технологи байгаль ээлтэй аюулгүй байдаг цахилгааны хамгийн бага зарцуулалт хэрэглээг бий болгосон орон сууцны материалуудыг танилцуулъя. Солонгос ганц төмөрлөгийн нийгэмлэг болон ан хийд сууцны салбар нэгжүүд нь амьдралын стандарт болсон аз жаргалтай байшин босгох ажилд бүхэл хүчээр ажиллан ажиллаж хүрээлэн буй орчин болон эхлэлийн ирээдүйг бодлосон байгалийн сууцны шинэ технологи нээгээд байна. Солонгос ганц төмөрлөгийн нийгэмлэг болон Киоско судалгааны хүрээлэн нь ан хийд сууцны хэрэглээг хөгжүүлэх бөгөөд одоогоор барилгын материалын болон барилгын 50 орчим компаниуд бүртгэгдээр ажиллаж байна. 1996 оноос эхлэн Америкийн нэгдсэн улсаас анхлан хэрэг болсон анхийцэл сууцны орчин цагийн амжилгааны төвшин зохицын хөгжсөөр ирсэн билээ. Дэлхийг бүгд нь хамарч буй байгалийн гам шиг газар хөдлөлт, үер, гал, хэд дулаарлал, мөстөл зэрэг нь барилгыг ялзрах, хөөх, хөлдөх, царцах, мөрийг хазаах зэрэг эрсдэл учруулсаар ирсэн билээ. 1995 оны Японы Хьюго болон 2011 оны Фукушима газар хөдлөлтөөс хойш ган хийц цуусны эрэлт хэрэгцээ асар их өссөн юм. Ган хийцээ орон сууцны хамгийн гол үндэс нь аюулгүй байдал, эдийн засгийн хэмнэлт зэрэг бүх талаасаа төгөлдөрчсөн шинэ технологийн барилгын материалд байдаг ба. Ган хийц цуус нь 3 хэмжээс зураг төслийн дагуу стандартчлагдсан бий болдог. Захиалагчтай сайн ярилцаж, орон сууцны зураг төслийг гаргах ба барилгын инженерийн дэвшүүлсэн санааны дагуу шаардлагатай барилгын зургийг гаргасны дараагаар инженерийн хамт барилгад таарсан урт өргөн зузаан хэлбэр тааруулсан ханы хавтан ба дээврийн холбоосоо гүйцэтгэлийн баг бэлтэнэ. Инженерүүд барилга угсрах үед бараг ямар ч хаягдал илүүдэл гарахгүйгээр материалаа тооцоолсон байдаг. Юун дөрөнд барилгын суурийг хэмжих бөгөөд дараа нь газар шорооны ажлыг хийдэг. Ган хийцэд сууцны хувьд суурь цутгахад бусад суурийг бодвол хөнгөн чанарын бетон хэрэглэдэг ба ган төмөр каркас өөрөө хөнгөн учраас тооцох бетонын барилгад хэрэглэгддэг шиг нүсэр ажиллагаа ордоггүй. Барилгын суурь нь зургийн дагуу өнцгүүд заавал тэгш гарсан байх ёстой. Суурин дээрээ ган төмөр каркасуудыг бэлэн байрлуулад дараагаар нь босгож өгсөн. Ган төмөр каркас ган хийцэд каркасыг барилга барихад хэрэглэдэг бетон мод тооцооны оронд шууд ашиглана. Ган төмрийг халааж цайраар бүрэн бат бөх байдлыг нэмэгдүүлдэг. Ган төмөр хийцэд каркасын үндсэн материал нь хөндлөн холбоос, босоо туулаас, нам нуруу юм. Ган төмөр материалаар каркасыг замддаг учраас газар хөдлөлт болон галт эсвэртэй, удаан мэдлэгээтэй, найдвартай тас үзүүлдэг. Модон каркас 1.4 м куб хаягдал гарч байхад төмөр каркас нь 0.1 м куб хаягдал гардаг. Угсрагдсан каркасыг буулгаад дахин барих боломжтой бөгөөд дахин угсрахад 95% ашиглаж болдгоороо даваа талтай. Модон каркасыг нураагаа дахин ашиглахад материалын 55% л хаягддаг. Модон каркас тоосмор ханаа хорхоо шавжинд идэгдэх, ижрэх, мөг өнцөртөг, ялцрах эрсдэлүүд ихтэй. Энэ нь эдийн засаг болон цаг хугацаа алдагдуулж дахин ажил болон мөнгө шаарддаг. Энэ бүх эрсдлээс 100% чөлөөлөгдсөн. Ган төмөр каркасны чанарын нууц нь 180 г метр квадрат цайраар өнгөрсөн байдаг тул эрсдэл суур амьсгалтай Монгол орны хувьд нэн тохиромжтой ба 100 жил хол давсан настай гэж Америкийн нэгдсэн улсын барилгын экспертүүд тооцоолсон байна. Америкийн нэгдсэн улсын давын арал, Калифорни мужи, Канада улс, Хятад, Япон улс зэрэг газар хөдлөлт байгалийн гамшиг техникийн онцгой төслүүдүүд энэ технологиг өргөнөөр хэрэглэж байна. Эхлэгээ хийх дараалал. Барилгын зураг дээр төлөвлөгдсөний дагуу хэмжүүрт нь харсан төмөр холбоос эрэг шураг болон эхлэгийг холбон. Эхлэгээс суурьлуулах дагуу ханы дунд хэсэг зааврын дагуу төмөр холбоос эрэг шурагийг холбодог. Үйлдвэр болон барилгын талбай дээр хийсэн холбоос каркасыг ханы хавтан дээр нэг талаас нь дараагийн дагуу нэгээр нь угсардаг. OSB хавтан өөрөөс тусгаарлагч дикрон гадна хүчлэлтийн материал сайдан байрлуулна. Босоо шулуун болсон бол хэвсгийн хэлбэрээр хэрэгсэн холбоог хэмжигдэх энэ газар хөдлөлтөөс хамгаалах хан гэж нэрлэгдэх бөгөөд сууцыг салхи болон газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигаас хамгаалж өгөх чухал хэрэгсэл юм.
Ган төмөр дээвэр. Муу баригдсан барилгын дээвэр нь халуун хүүдэн ямар ч удирдaltaй улс орнуудад хүнд дарамт дагуулдаг. Энэ нь дээврийн материалын чанар угсралтай шууд холбоотой. Халаалт хангалттай хэмжээнд ирж байгаа ч дээвэр муу баригдсанаас дээврээс хамгийн их дулаан алддаг, цонх цантдаг. Энийг зогсоох арга бол дээвэрт ашиглах материалын чанар юм. Дээврийн материал нь ган төмрийг каркасны адил 100 м квадрат царайр өнгөлөн бат бөх байдлыг нэмэгдүүлсэн байдаг. Энэ нь дээврийн элэгдүүлэх учраас өнөг гамлалтын хугацааг 50 жилээр уртасгаж байна. Нуглаасан дээврийн материал нь ил гарах мэдгүй битүү бэхэлгээ болон найдвартай нуглаасан төгжээстэй болохоор ус гоожих, шүүрэх асуудалгүй. Гадаргуу дээрээ зэврэлт үүсэхгүй гүйцэтгэхийн хугацаа богино, шинээр баригдаж буй барилгуудад болон хуучин барилгаа засварлахад тохиромжтой. Загвар өнгөний сонголт өргөн тул орчин үеийн барилгын хэлбэр өрөнд орны төрхтэй загварын аль нь ч зохицно. Цуслангийн орон сууцны худалдаа үйлчилгээний олон давхар барилга гэх мэт бүх төрлийн хуучин болон шинэ урилгад ашиглах боломжтой. Дээврийн хүчлэгийн ажиллагаа нь дээврийн болон гадар хааны гэж хуваагддаг. Дээвэр туснаас хамгаалах нимгэн төмөр болон хатуу цаасыг ашигладаг. Дээврийн ажил нь төрөл бүрийн шаврын хуурцар, баарын шийдвэр, төмөр материал зэрэг бусад барилгын гадна хүчлэгийн материалыг ашиглан зураг төслийн дагуу хийдэг. Дээврийн хар цаас. Солонгосын Owens Corning компани шинжилсэн хар цаас нь өөрөөсөө цавуутай бөгөөд тусгаарласан нийлэг хуулгыг хууснаар материал дээрээ шууд нааж хэрэглэдэг учраас хэрэглэхэд хялбар, гэр бүлийн хэмж хийх боломжтой. Уламжлалт хар цаасыг халааж наах үед галыг жигд өгөөгүйгээс материал өөрөө чанараа алдаж, хэлбэрээ алдах, урагдаж ажлын явц удаашрдаг. Уян хатан шин чанартай учраас дээврийн хотгор бүлгэр болон хэсгүүдэд жиг нааддаг. Бүх төрлийн дээвэрт зай завсаргүй бүрэх бололцоотой ба талын үсрэг зөөлөн материалын хялтгаанаас хамгаалах гадны дуучныг тусгаардаг. Ямар ч хүчлэгийн доор хар цаасыг бэлсэж хэрэглэх боломжтой тул норох ус нэвтрхээс баттай хамгаалж чаддаг. Хэд халуун болон хүүтний нөлөөнд хизээж үнсэн хэлбэрээ алдахгүй. Өөрөөс тусгаарлагч. Солонгосын House Brok брендийн технологийн дэвшилтэд амьсгалдаг цаас. Чигийг гадагшлуулах онцгой чанартай гадны уур усыг нэвтрүүлэхгүй тусгаарлагч. Тэр доторх уур чигийг гадагшлуулах онцгой чанартай гадны уур усыг нэвтрүүлэхгүй Монголын зах зээл дээр тэргүүлж байгаа уур ус тусгаарлагчаас аль ч үзүүлэлтээрээ хол илүү байж чадна. Дулаалгын эрдэс төв. Канадын номер 1 дээд зэргийн Owens Corning компани 2013 оны шинжилж сайжруулсан технологиор үйлдвэрлэгдсэн хүний бие дэлгүүр хор нөлөөгүй хорхой шавж өвчихгүй алт эсвэртэй. Өсгөр байх тусмаа дулаанаа сайн хадгалдаг тул дулаан алдахгүй цахилгаан зарцуулалтыг хэмнэдэг. Барилгад ашигладаг хавтангуудын хэмжээгээр хийгдсэн байдаг болохоор илүүдлэг гарахгүй шууд сурлуулж хийдэг. Дотор талдаа уур чигийг тусгаарлагч тусгай цаасын хуулах хийгдсэн материал илжиж муухаас хамгаалахаас гадна хэлбэр байх ёстой агаарын давхаргыг хадгалснараа дулаан хадгалах чанар үзүүлэлтээр 100%-аас илүү үзүүлэлт гаргаж чаддаг болсон юм. Бор цаас нь эрдэс төвөнд биетэй болгож энэ хэлбэрээ алхахаас хамгаалдаг байна. Барилгын дээвэр таад шалан ээр бичиг хананд ээр 19-ыг дулаалга болон дуучмыг тусгаарлах зорилготой ашигладаг. Текрон дулаалгын материал. Солонгосын Текрон компани 20 жилийн лабораторийн шинжилгээ судалгаа туршилтын явцад гаргаж авсан дэвшүүлсэн төлөвлөлтөй материал болох шинэ технологи нь одоо хэрэглэгдэж байгаа дулаалгын материалуудтай харьцуулахад үн болон дулаанаа хадгалах дамжуулах үзүүлэлтээрээ давуу талтай. Хортон шавжин дэгдэхгүй өөрөөсөө цавуутай тул бусад туслах материал хэрэглэгдэхгүй, зай завсар гарахгүй, хурдан угсрагдана, дуу чимээг багасгаж, цурай үсгээс сэргийлэх зэрэг олон давуу талтай. Гадаа барилгад түгээмэл хэрэглэж байгаа 7.5 мм хүйсэн зэрэг дулаалгын материал 38-ын тооцоогийн хаантай дулаан хадгалтаараа шууд тэнцдэг. Ган хийж суудсан дээд зэргийн тэргүүлэгч энэхүү материалуудыг ашигладаг болохоор захилгаан зарцуулалтыг багасгах нь эдийн засгийг хэмнэдэг. Энэ давуу талаараа Америк, Австрали, Япони, Европ зэрэг орнуудад ирээдүйн загвар сууц болж нэр хүндийг олсоор байгаа билээ. Ган хийж суудсны зах зээл ирээдүйд одоогийнхоос хэд дахин хурдан нэмэгдэх магадлалтай байна. Yudo House Materials компани энэхүү эко барилгын нийт шин технологийн материалууд нь эрчим хүчний хэмнэлтэд байгаль дэвтэх хүлэмжийнхээ алдагдалтыг багасгах барилгын материал юм. Дэлхийд даяар эрчим хүчний хэрэглээний өсөлтөй байдал нь түүний үнийг огцон өсгөж тэр хэрээр цахилгаан хангамжийн очиод огцон өсч хүмүүсийн төрөлхийг нэмэгдүүлсэн. Шинэ үеийн барилгын материалын тусламжтайгаар бидэнд өчрж байгаа энэхүү хөнгөрөлт ирээдүйд багасна. Ийм дэлхийд дэвтэх цахилгаан зарцуулалт багасаад эдийн засаг хэмнэлтэй хамгийн гол нь аюулгүй тав тухтай байдлыг дээд зэргээр хангасан Yudo House Materials компани барилгын материалаар орон сууцаа барих нь шинэ үеийнхний ухаалаг сонголтын нэг байх болно.
үнээр биш технологиор зохицуулах авах шинэ технологи өндөр чанар